За та бүхний энэ өглөөний мэндийг хүргье. За Зовхон аймгийн Хотгон сумын нутаг Хотгон дэнгэр ууланд авиралт хийж байгаа засан нурангад өртөж одоо сургаггүй болсон 17 иргэний талаарх мэдээллийг бид бүхэн бол бас тодорхой цаг хүчтэй өгж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ талаарх мэдээлэл үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл бол та бүхэнд бол байгаа учраас яг өнөөдрийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны 10 цагийн байдлаар энэ нэрийн хайх аврах ажиллагаа ямар шатанд явагдаж байна гэдэг талаар та бүхэнд бас мэдээлэл өгье. За ууланд авиралт хийсэн 27 иргэнээс 10 иргэн нь бол Эсэмэнд Улаанбаатар хотын зүг рүү өчигдөр 14 цаг 30 минутанд өөрсдийн одоо унаж явсан 3 одоо фургон автомашинаар за нэг Lexus 470 гэдэг ийм машинаар Улаанбаатарын зүг хөдөлсөн гэдэг мэдээллийг өчигдөр 14 цаг 30 минутад өгсөн байгаа. Өнөө өглөөний байдлаар нөгөө иргэд өчигдөр 23 цаг үед бол холбогдоход за Аранга аймгийн Тариач суман дээр хоноглоод одоо өглөө хөдөлнө гэсэн ийм мэдээлэл өгөөд дахиж одоо холбоонд бариаг байна тэр хүмүүстэй. За 17 иргэн сургаггүй болсноос 2017 оны 10 сарын 24-ний байдлаар 14 иргэний одоо нас урсан байдалтай бол олсон. За эдгээр одоо нас урсан байдалтай болсон иргэдийн зохицыг өчигдөр 2017 оны 10 дугаар сарын 24-ний 20 цаг 58 минутанд зэвсэг хүчний 303 дугаар ангид бол нислэг тэргээр бол авчирсан байгаа. Тээвэрлэл авчирсан байгаа. За эдгээр зохицыг бол цагдаагийн байгууллага, шүүгч шинжилгээний байгууллагууд хүлээн авч шүүгч шинжилгээний үндэсний хүрээлэнд бол хүргэж өгч за зохицыг таниулах ажлыг ар гэрийн иргэдийн оролцоотойгоор бол хийсэн байгаа. Ингээд 14 иргэний бол зохицыг бол ер нь таниулах ажиллагаа ингээд хийгдээд дууссан. За өнөө өглөө 7 цаг 50 минутанд эрлийн ажиллагааг бол эхлүүлсэн байгаа. Одоо эрлийн ажиллагаа бид одоо явагдаж байна. 3 одоо сургаггүй байгаа иргэдийг бол одоо хараахан олсон гэсэн ийм мэдээлэл байхгүй байна. За зэвсэг төчний 303 дугаар ангиас ирсэн өчигдөр одоо орой ирсэн 2 нислэг тэргийг өнөө өглөө 7 цаг 30 минутанд бол эндээс бас холбогдох багаж техник хэрэгсэл аваад ингээд бол ниссэн байгаа. Нислэг тэргүүд бол одоо Баян онгорт цэнэглээ цаашаа ингээд очино. Одоо очсон мэдээлэл байхгүй байна. За эрлийн ажиллагаа бол маш одоо хүндрэлтэй нөхцөл байдалд бол ороод байгаа. Тэгэхээр өгж байгаа газар дээрээс өгж байгаа мэдээлэл бол за хясаа нь бол 200 орчим метрийн өндөр байгаа. Хясаанаас доошо гууж алга хад асахтай газар засан дуранг бол 800 м эрттэй ингээд аргасан. Ийм байдалтай 800 м-ийн урттай 200 м-ийн өргөнтэй ийм талбайд эрен хайх ажиллагааг явуулж байгаа гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. За эхний олдсон 2017 оны 10 сарын 23-ны өдөр олдсон 10 хүний одоо зохицыг бол бас тодорхой нэг метр 50 гүнээс л олж байсан. За эндээс олохдоо бол тухайн хэрглэж исэн эд зүйлсэн зухуйсан биеийн ямар нэгэн байдал нь одоо зухуйсан бас ойролцоо байсан ийм иргэдийг бол олсон хамгийн ойрхондоо бол 10 м-ийн зайтай бас хүмүүсийг ингэж олж исэн гэж мэдээлэл өгч исэн бол 2017 оны 10 сарын 24-ний өдөр олсон энэ 4 хүний зохицыг бол металл хайгчийн тусламжтайгаар ингэж олж байгаа. Олсон гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. За дээшлэх тусам хонгорлсон газраа засан агуулга маш их байгаа учраас засны зузаан бол маш их болж байна. Зас бол ерөнхийдөө мөсцсөн байдалтай маш хатуу, ухахад хүндрэлтэй ийм байдалд бол орсон. За тийм учраас эрен хайх аврах ажиллагаа бол бас нэлээд бас хүндэрч байгаа гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. За 26-ны өдөр эрх өдрүүд одоо маргаашнаас өнөө оройноос эхлээд цаг агаарын бас таагүй үзэгдэл болно гэсэн ийм мэдээллийг цаг уур орчны шинжилгээний газраас ингээд өгсөн байгаа. 2017 оны 10 сарын 26-наас эхлээд баруун аймагуудын уулархаг энэ Алтай, Хэнтэй уулсын одоо уусаар бол зас нойтон цас орох, засан шуурга болох, за салхи 18-аас 20 м/сек үрж шир үсэх. За өдөртөө хасах 4-9 градусын хүйтэнтэй. Шөндөө бол одоо хасах 14-өөс 19 градусын, за 19-оос дээш градусын хүйтэн байх ийм төлөвтэй байна. Цаг агаарын таагүй юм бас
үзэгдэл болно гэсэн ийм мэдээлэл бол холбогдох газрууд ингэж өгч байгаа учраас бид нар бол өнөөдөр эрхлэн ажиллагаа бол нэлээд шуурхай бүх хүчээр ажиллаж одоо ингэж ажиллаж байгаа. За үүссэн нөхцөл байдлын талаар одоо бол ийм арга хэмжээнүүдийг л авч байгаа. Тэгээд та бүхний бас асуулт хариулт одоо асуулт байвал хариулъя. За цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулна. Цаг агаар одоо хүндрээд эрен хайх аврах одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндрэлтэй, эрсдэлтэй ийм нөхцөл байдал үүсвэл яг одоо тэр газар дээр нь ажиллаж байгаа одоо шуурхай бүлэг, штабын шийдвэрээр энийг үргэлжлүүлэх за зогсоох юу гэл тухайн үед нь тэндээс бол гарах штабаас бол гарах. За ерөнхийдөө бол эрен хайх аврах ажиллагаа бол явагдаад 14 хүний зохицыг бол олцсон байгаа. Ерөнхийдөө энэ хавьд байна гэдэг ийм мэдээлэл бол газар дээр штабын бүрэлдэхүүнүүд хуралдаад бол тодорхой одоо эрен хайх бүлэх ажиллах газар орон нутгаа бол тодорхойлсон байгаа. Тэгээ бид нар бол одоо яг талбай хэмжээг бол та бүхэн бол одоо мэдчихэж байгаа 200 м-ийн өргөн 300 м-ийн уртын засан оронго байгаа учраас 16 одоо метр куб талбайд бид нар эрен хайх ажил хийж шүү дээ. Тэгээ засны зузаан нь их болж байгаа юм учраас эхний тандалт хийсэн газрууд метр 50 застай юм хэсгүүдээсээ дээшээ явсан учраас одоо их хунгаралсан шалгагуутай засны зузаагтай газруудаар ерөнхийдөө эрен хайх ажиллагааг идэвхжүүлж явуулж байгаа. За эрен хайх аврах ажиллагаанд онцгой хөдөлгөөний байгууллагын аврагч нар яг одоо мэрэгжлийн ийм бүлэг аврагч нар бол ажиллаж байгаа. За дэмжлэг үзүүлж одоо мэрэгжлийн уулчт байгаа. Энэ уулчт дэмжлэг үзүүлж ингэж ажиллаж байгаа. За цагдаагийн байгууллагын бас тусгай албан агчид бол тэнд ажиллаж байгаа. Энэ хүмүүс бол хамтраад энэ ажиллагаудыг тусгай бэлтгэгдсэн ийм хүмүүс эрен хайх аврах ажиллагаанд яг голомтод бол ажиллаж байгаа. За энэ бол мэдээж эрен хайх аврах үйл ажиллагааг зохион байгуулах голомтын бүсийг тогтоох бол өөрөө гамшигаас хамгаалах тухай бол за энэ цагдаагийн байгууллагын дотор хууль тогтоомжийн дагуу нэг хамгаалтад бол авдаг. Энийг хуулийн дагуу хийж байгаа. Түрүүн бид тодорхой хэлсэн. Эхний зохицуудыг олохдоо дээрээс нэгэлж явсан нэмгэн хэсэгтэй газраар бол яг нь эд хэрэгслэн жухуусан техник биелий ч юм уу байж идэг осны дасархай дүн за энэ хавьд байж болно гэд танд давхаж гаргаж байгаа. Ганц хоёр хүний бол бас нэг биеийн хэсэг нь тодорхой хэсэг нь ил гарсан тэгээд харагдах учраас ийм одоо ганц хоёр зохицыг бол олсон. Бусдыг нь бол дандаа давхуулт хийж ойролцоо газраас нь за дөрвөн өчтөрийн олсон дөрвөн нь металл хайгч ашиглаж ингэж олсон байна. Өөрөөр хэлбэл засан дор их дарагдсан гэсэн. Ил гарах харагдах ямар нэгэн уул мөр тэмдэг байхгүй учраас металл хайгчаар одоо гэх юм бол ашиглаж энэ зохицуудыг бол ажиллагааг зохион байгуулж байна. Энийг газар дээр нугаа штаб дээр шийдвэр юмудаа гаргаад эрен хайх бүсээ тогтоохоо тэнд ажиллаж байгаа. Металл хайгчийг тэнд ашиглаж байгаа. За өчигдөр хамгийн сүүлийн зохицыг та бүхэн мэдж байгаа 11 цаг 30 минутанд олсон. Түүнээс хойш одоо 3 иргэний одоо олдоог байгаа 3 хүнийг бол одоо эрен хайх аврах ажиллагааг явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар олдоог нэгдвэл эрен хайх аврах ажиллагаа бол ямар хүндрэлтэй болсон бэ гэдгийг бол та ойлгож байгаа. Энэ тохиолдолд бол засны гүнд байгаа учраас бид нар бол мэдээж металл хайгч маш өндөр түвшний металл хайгчуудыг л ашиглаж байгаа. За хүн хүч техник хэрэгслийн хувьд бол хангалттай байгаа. Одоогийн байдлаар хамгийн сүүлд өгсөн мэдээлэлээр бол өнөө өглөөний мэдээлэл 200 гаруй албан агч тэнд байна. 30 гаруй техник хэрэгсэл 2 нислэг дэрэгтэй ингэж ажиллаж байгаа. Мэргэжлийн төвшөнд бэлтгэж ажиллаж байгаа хүмүүс, бэлтгэгдсэн хүмүүс бол тэнд хангалттай байгаа. Тэмчээрс хүн хүч техник хэрэгслийн хувьд бол одоо дутагдах зүйл бол байхгүй байгаа гэж ойлгож байна.
Өчигдөр хэрэг ослын газраас 14 амиг хүрсэн хүмүүсийн цогцыг нисдэг тээвэрлж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд авчирсан. За тэгээд энэ ар гэрийнхнаас нь авчирсан таньж олуулах ажиллагааг явуулсан. Одоо ирсэн 14 цогцыг дөрвөлг нь ар гэрийнх нь таньсан байгаа. Мөн хэргийн газраас олдсон 16 ширхэг аяллаа үүргэвч тухайн үүргэвчнүүд дотроос 350 тонн ширхэг эд зүйлсийг мөн анхны үзлэгийг хийгээд тэмдэглэл хөвөлдөөд гэрэл зургаар баримтлаад одоо ингээд ар гэрийнхнаа бас таниулаад хүлээлгэж өгөх бэлэн болоод байна. За 10 хүн манаас одоо ирээгүй байна. Мэдээж энэ чинь тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Тэгэхээр энд одоогор бол мэдүүлэг авсан зүйл байхгүй. За яг одоогор бол тодорхой энэ төрлийн дүгнэлт мэдээлэлүүд гарах болоогүй байна. Нэрийн хайх аврах ажиллагаа маань дуусаагүй байна. Хэргийн газрын үзэлдэг маань дуусаагүй байна. Энэ дуусаад аль бишийн шинжилгээний дүгнэлт гарч ирэх асуудал тодорхой болно. За яг одоогор бид нар энэ талаар бол тодорхой мэдээлэх боломжгүй байна. Өчигдөр ирсэн даруйд нь өчигдөр анхны хойшлуулах ажиллагаа бол ирсэн даруйд нь бүх цогцсондоо анхны үзлэг шинжилгээнүүдээ хийлээ таньж болох ажиллагаагаа явууллаа. Хин хэн болохыг тогтоолоо. Одоо мөн тэр хэргийн газраас олдсон эд зүйлүүдийн одоо бид бас ангилан гэдэг юм уу тэмдэглэл онцлог шинжилгээний тэмдэглэл үлдээд энэ хин хэн явж ивжсэн ямар эд зүйл байж болох уу гэдэг дээр бас тогтоогод ингээд ажиллаж байна. Хөргөгдөн ирсэн 14 цогцноос 10 эрэхтэй 4 эмэгтэй хүн цогцсон. Мэдээлэл ирээгүй. 4 эмэгтэй. За энэ дараа тодорхойлж байгаа хэлээ та. Өөр асууж байна. Нэг сүүлийн мэдээллүүд орж ирж байна. 10 цаг 05 минутанд За сүүлийн мэдээлэл. За та бүхэн бол мэдж байгаа 17 сургаггүй болсон хүнээс 4 нэмэгтэй 13 эрэхтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр бол 4 эмэгтэй бол иргэн бол нас урсан байдлаар таниулах ажиллагаа одоо бол эмэгтэй хүмүүсийн зөвхөн бүгд тань даргаарийнхан таньсан байгаа. Тэгэхээр одоо сүүлд одоо 90 хажиг 3 маань эрэгтэй хүн гэсэн ийм байдалтай байгаа. За хамгийн сүүл сая мэдээлэл чинь 10 цаг 05 минутанд нэг хүний зөвцөг боллоо гэсэн мэдээлэл ирж байна. Ийм мэдээлэл байна. Одоо 2 иргэнийг хайх ажиллагаа явагдаж байна гэсэн. Энэ бодиттой мэдээлэл биш. Энэ зөрүүтэй байгаа. Энэ мэдээллийг одоо ямар шугамар яаж аваад энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр тавьсныг бол бид мэдэхгүй байна. Тэгээд албан ёсоор бид нэр устай мэдээллийг та бүхэнд тарааж хэлээгүй байхад одоо энэ мэдээллийг авч тавьж байгаа. Энэ асуудал дээр бол ус их харамсаж байгаа. Тэгэхээр энэ бол зөрүүтэй мэдээлэл байна. Энэ бол иргэдийн одоо энд одоо ар гэрийнхэн иргэдийн гаргасан нэрсийг ийм нэрсэл байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө зарим бие бинийгаа танихгүй хэн болохыг мэдэхгүй нас хүүсийн зөрүүтэй хэлж байгаа. Мэдээж энэ шоконд орсон байгаа 10 чинь бол өөрсдөө бол энэс гараагүй шүү дээ. Тийм учраас мэдээллүүд бол нэлээд зөрүүтэй байна. Тэгэхээр энэ бол бод мэдээлэл шүү гэдгийг хэлмээр байна. За 10 нааша гэр бүлийн хүмүүс нь ингээд аваа явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. За ямар нэгэн одоо мэрэгжлийн байгууллага, холбогдох цагдаач, онцгой байдал, сэтгэл зүйн эмнэлгийн байгууллагуудын хүмүүс явж гин гэдэг тийм мэдээлэл юмнуудыг бол өгөөгүй. Ямар ч хэлсэн ар гэрийнх нь аваад өөрсдөө бид нэр одоо явна гэдэг зүйлийг хэлээд явсан байгаа. Өчигдөр бас шадар сад бас тодорхой мэдээлэл өгсөн тийм ээ. Энэ хүмүүсийг ингээд аваад явъя гэхээр бид нар өөрсдийн ирсэн унаагаараа аруулаа явна, нөгөө хүмүүсээ хүлээн гэсэн ийм хэлээд одоо ингээд үлдсэн байсан. За тэгэхээр энэ хүмүүс бол нааш Улаанбаатар руу хөдөлсөн байна.
Эндээр бид нар тодорхой шалгалтын ажиллагаануудыг хийнэ. Тэгээд зөвхөн тухайн нөхцөл байдалд тааруулаад ямар хугацааны дараа мэдүүлэг авч эхлэх байх вэ гэдэг тухайн нөхцөлөөс шалтгаалж